Агуй их орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын цэргийн сүрт жагсаалд Монголын зэвсэгт хүчин оролцож анх удаа улаан талбайд хүл тавиалахаар боллоо. Оросын улбаны улсын ерөнхийлөгч Путин өнгөрсөн оны 3 дугаар сард Монгол улсад айлчлах үеэр Монгол улсын ерөнхийлөгч элбэгдэрж ялалтын баярын ойн арга хэмжээнд Монголын зэвсэгт хүчнийг оролцуулах тухай асуудлыг хүндэн тавьж байсныг Оросын улбаны ус инх хөл авсан байна. Албан ёсоор баталсан загтал өнгөрсөн 12 сарын сүүлчээр ирсэн. Тэгээд өнгөрсөн хугацаанд бас ямар шалгуураар энэ цэргүүдийг одоо сонгох вэ гэдэг ажил дээр батлан хамгаалах юм анхаарат сонголтоо хийгээд одоо бэлтгэлтэд орж байна. Зэвсэгт хүчний жанжин стаб хилийн цэргийн ерхий газрын анги нэгтгэлүүдээс сонгон шалгуулалтад эцсийн байдлаар тэнцэн 80 гаруй алба хаагч жагсаалд оролцохоор өнгөрсөн 7 хоногоос бэлтгэлээ базааж эхэлжээ. Биеийн хөгжил нүүрний төрх цэргийн хүний мэдих ёстой мэдлэг шалгуурыг давж энэхүү сорил тэнцэгсдийн ихэнх нь олон улсын ихийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчтай байна. Жагсаалын бэлтгэл Оросд өдөрт 2 цагаар хийгддэг бол манайх 2 сарын дотор 6 цагаар хийх юм байна. Ер нь бэлтгэлийн явцд бол бид нар бас улаан талбайхаа онцлогуудыг бол үзсэн. Тэгэхээр зэрэг уртынх нь хэмжээ, за талбайх нь өөрийнх нь ерөнхий онцлогуд гэдэг. Тэгээ энэ болгон тохирсон бэлтгэлүүдийг бид нар бас энэ Улаанбаатар хоттой хийхээр бэлтгэлээ бол төлөвлөсөн байгаа. Тэгээ ялангуяа бэлтгэлийн явцд бол бие бүрэлдэхүүн маань бол нэгэсэндээ жагсаалд бэлдэнэ гэдэг бол тэмцээнд оролцох гэж байгаа тамирчидтай л ер нь адилхан шүү дээ. Тэгээ энэ 2 сарын хугацаанд бол энэ бүх бэлтгэлийн хуваараараа хийгдчихнэ. Талбайгаа бид нар бас Улаанбаатар хотын адил төстэй газруудад бас урьдчилсан байдлаар хийхээр төлөвлөсөн ингээ байж байна. Жагсаалын бэлтгэл ажилдаа танилцахаар Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга цагаан батлан хамгаалахын сайд цолмон бусад албаны хүмүүс хүндэт харуулын тэг 32 дугаар ангид хүрэлцэн ирсэн юм. Жагсаалд оролцохоор тэнцсэн алба хаагчдад болон зэвсэгт хүчний жанжин штабт Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газраас Монголын түүхийн 6 бот номыг гардуулад жагсаалд оролцогчдыг алхаа гიშгээгээр жиг цайхан харагдахаас гадна хамт жагсах бусад орны цэргүүдээс түүхийн болон үндэсний бичиг гадаад хэлнийхээ мэдлэгээр ялгарч онцгойрохыг хүссэн юм. Ялалтын парадад Монголоос гадна Америк нэгдсэн улс, Их Британи, Бүгд найрамдах Хятад ард улс, Польш, Мөн зөвлөлт холбоот улсын хуучин бүрэлдэхүүн зэрэг 20 гаруй орны 14 мянган цэрэг жагсан жагсаалын бэлтгэл дэлхийн 126 хотод болж байна. Монгол цэрэг гэдэг одоо чухал брэнд байна. Энэ одоо брэндийн нэр хүндийг одоо батлан хамгаалах юм зэвсэгт хүчин одоо өргөж явах ёстой гэд ярьдаг. Тэгээд энэ удаагийн одоо улаан талбайд болж байгаа энэ жагсаал ёслолын ажиллагаанд Монгол цэрэг орно гэдэг нь бол бас Монголын цэрэг энэ нэр хүндийг дахин одоо дэлхийн одоо сонорт хүргэх ийм сайхан боломж олдож байгаа. Энэ жил мөн чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой дохионо. Орос Монголын цэрэг армийн хамтын хүчээр ялсан энэ дайн империализмыг дарсан сүүлийн дайн байсан. Зардын усгалаас эхлээд халах голын дайнд Орос Монголын хамтын хүчээр ялалт байгуулсан төдийгүй Монголын тусгаар зөвхнөлийг хүлээн зөвшөөрүүл хилцээрт Оросын нөлөө өндөр үүрэгтэй байсан. Энэ бүхний хариуд Монгол улс дэлхийн 2 дугаар дайнд арын фронт болж бүх нийтээрээ юу байгаагаа фронт руу илгээж байсан гэд хоёр орны найрсаг харилцааны түүхийн баталгааг энэ удаагийн ялалтын баярын Монгол цэргийн жагсаалаар илэрхийлэх юм.